Бурхан минь энэ цагт Пак Мойсе пастрын минь эзэм та удирдан ариун сүнсний хүч чадал үгийн мэрэгэн ухаан мэдлэгийг дөөргөж өгч эзэм таны эрхэм үгийг ариун сүнсээр дамжуулж итгэлийн ахын дүүс минь ч гэсэн тэр үгийг тэр сонсч байгаа үг амийн үг болж сүнсний хоол болоход эзэм тэр үгээр та биднийг удирдаач өрөөж өгөөч талархъя аврагч эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Өнөөдөр Бурханы үг Лук номын Лук номын 4:16-аас 19 хүртэл бүгдээрээ уншия. Лук номын 4:16-аас 19. Есүс өөрийн өссөн хот Назарт ирж заянсан ёсоор амралтын өдөр Синагт орж бичвэрээс уншихаар бослоо. Түүнд иш үзүүлэгч Исаигийн номыг өргөн барив. Есүс номыг нээн дотор нь бичигдсэн хэсгийг олоод над дээр эзний сүнс байна. Учир нь ядуус сайн мэдээг хүргэхийн тулд намайг эзэн тосолсон юм. Тэр намайг илгээс юм олзлогтод эрхчлөөг тунхлах, сохруудад хараа оруулах, дарамтад байгсдыг чөлөөлөхийн шатсуу. Аамен. За зарлал байна. Нэгт нь дараагийн эсний өдөр манай сүм чуулганд үйлчлэх хүмүүс үйлчлэлийг хүлээн авна. За тэгээд тэр хаана юу хийх вэ сүм чуулганд тэрийг бол бид нар бичсэн байгаа. За энэ удаа хэдэн хүн ахлагч үйлчлэгч болно, ахлагч болно, мөн сайн мэдээ тарагч. За өнөөдөр та бүгдэд мөрөглийн дараа та бүгдэд бас хэлэх зүйл байгаа учраас энд томилогдсон хүмүүс үлдэхийг хүсэж байна. За би хүмүүст хэлсэн байгаа. За эхний энэ 11 цагийн хүндэтгэл мөрөглөөр ирсэн хүмүүс та бүгдийг мөрөглийн дараа үлдэхийг хүсэж байна. За өнөөдөр за тэгэхээр итгэлийн энэ хүмүүс үүрэг хариуцлага үйлчлэлийг Бурханы өмнө авахдаа яаж авах вэ гэхээр энэ дээр болвол бичсэн байгаа учраас та бүгд орчуулж өгөөрэй. Та бүгд энийг олж уншаарай. Тэгэхээр энэ эзний өмнө үйлчилж байгаа үйлчлэгч нар яаж үйлчлэх вэ гэдэг дээр бол энэ дээр маш сайн тодорхой бичсэн байна. Тэгэхээр өнөөдрийн үг болохоор Бурханы бидэнд өгсөн ивэл хэрвэл үнэн дотор чөлөөлөгдөх гэсэн Бурханы ивэлийг та бүгдтэй хуваалцахыг хүсэж байна. Өнөөдрийн энэ үг Есүс Исая 61-ийг уншаад энийг бол тайлбарлсан хэсэг байгаа 61-р бүлэг. Тэгэхээр энэ бол маш их чухал үг байна шүү дээ. Есүс Назар газарт очоод үгийг дамжуулахдаа тэр үгийг Исая 61-ийг 1-2 дугаар бүлгийг хэрэглэн үгийг дамжуулсан байгаа. Тэгэхээр би өнөөдөр энэ үгээр үнэн дотор чөлөөлөгдөх гэсэн сэдвээр бид нар бол энэ үнэн дотор чөлөөлөгдөн гэсэн үгийг бол маш их сонссон. Тэгэхээр үнэн гэдгийг бол та нар Иммануэль цуглаанд ирснээрээ сайн ойлгосон гэж бодож байна. Тэгэхээр би болон Паксын пастороор дамжуулаад энэ үннийг бол маш тодорхой зааж өгдөө гэдгийг та бүгдийг бас мэдхийг хүсэж байна. Бид нар хүн гэдэг маань үн чанарын хувьд бол эрх чөлөөтэй байхыг хүсдэг. Бид нар ардчилсан нийгэмд амьдарч байгаа учраас миний хувьд бол Солонгос болон Америкт амьдарч байгаа учраас энэ ардчилал эрх чөлөөний талаар бол маш их хүсэмжилдэг. Гэхдээ тийм эрх чөлөө биш ээ. За гэхдээ тэд нар ч гэсэн орно. Гэхдээ сүнслэг жинхэнэ эрх чөлөө гэдэг нь юу вэ гэдгийг өнөөдөр үгийг сонсоод ямар хүнд Бурхан тэр эрх чөлөөг өгдөг юм бэ гэдгийг та бүгдийг ойлгож тэр жинхэнэ эрх чөлөөг бол эдлэх хэрэгтэй. Тэгэхээр хүн гэдэг бол эрх чөлөөг
ардчлалыг хайх тийм хүсэл тэмүүлэл байдаг. Яагаад? Бурхан хүнийг бүтээхдээ хүнийг өрөөсөн жинхэнэ эрх чөлөө гэдлэх тэр өрөөлийг өгсөн. Та нар бол өссөн үржиж энэ газрыг захир идлээ гэж хэлсэн. Энэ бол эрх чөлөө. Жинхэнэ Бурханы бидэнд өгсөн өсөж үржиж энэ газрыг захирч амьдраа гэж хэлсэн. Амен. Тэгэхэд хүн гим нүгэл хийснээрээ энэ эрх чөлөөгөө бол алдсан. Тэдний гим нүглээс болж түүний сүнс өгсөн жинхэнэ эрх чөлөөгөө бол алдсан. Тэгэхээр эрх чөлөөгөө алдсан хүн хинч байсан. Миний зүрх сэтгэл дотор эрх чөлөөг бол хүсэмжилдэг. Би бол эрх чөлөөтэй байх юмсан гэж хүсэмжилдэг. Тэгэхээр энэ газар дээр амьдарч байгаа бүхий л хүмүүс зовлон нь юу вэ гэхээр тэр алдсан эрх чөлөөгөө хайхын тулд тэр бол бас сайн болохгүй байна шүү дээ. Хэцүү байна, зовж байна. Тэгэхээр энэ ардчилсан нийгэмд бид нартай бол за тэгэхээр махбодын хувьд бол эрх чөлөөтэй байхыг хүссэн эрх чөлөө гэж байна. За хүмүүс бол орчноороо дамжуулаад байгальд бол эрх чөлөөтэй байхыг хүсдэг. Харин зүрх сэтгэл сүнсний дотор бас эрх чөлөөтэй байхыг хэлж байна. За эрх чөлөө гэдэг нь хоёр янз. Нэг нь махбодынх, нэг нь сүнснийх. Сүнс бол махбодын хувьд эрх чөлөөтэй байхыг хүсдэг. Хоёр эрх чөлөөтэй. За тэгэхээр би за Солонгос бол ардчилсан нийгэм. Тэгэхээр та бүгд энэ ардчлалын дотор нийгэмд амьдрахдаа энэ ардчлалыг эрх чөлөөг эдэлж байна. Та бүгдээс би асууя. Биний хувьд Америкт амьдарч байна. Та бүгд энд амьдарч байна. Та бүгдийн зүрх сэтгэл дотор жинхэнэ эрх чөлөө байна уу? Би Америкт 39 жил амьдарч байна. Тэр Америк бол жинхэнэ ардчилсан нийгэмтэй улс. Нийгмийн хувьд, орчны хувьд бол тийм байх боломжтой. Бүхий зүйл бол жинхэнэ эрх чөлөө. Энэ бол жинхэнэ эрх чөлөөтэй хариулах боломж байдгүй. Яагаад гэдгийг бид нар энэ үгийг сонсоод ойлгохыг хүсэж байна. Тэгэхээр бидний эрх чөлөө гэдэг маань энэ орчин нийгмийн тэр ардчилсан нийгмийн тэр эрх чөлөөг хэлж байна. Тэгэхээр бидний сүнс ч гэсэн мөн бас эрх чөлөөтэй байх хэрэгтэй. Сүүлийн үед бол стрессэнд ороод энэ сэтгэл мэдрэлийн өвчтөе хүмүүс бол маш их болсон байна. Яагаад энэ хүмүүс бол зүрх сэтгэл дотроо ямар ч эрх чөлөө байхгүй, жинхэнэ эрх чөлөө байхгүй учраас. Тэгэхээр өнөөдөр бид нэр энэ үгийг харах юм бол Есүс үнэхээр тэр эрх чөлөөгүй хүмүүсийг эрх чөлөөтэй болгож өгөх тэр үгийг өгч байна гэдгийг та бүгдийг ойлгохыг хүсэж байна. Тэгэхээр энэ үг Назарт байхдаа анх удаа хийсэн номлол. За Исаяас 61:1-2-ыг бүгдээр хараа. Исая номын 61:1-2 над дээр эзэн Бурхны сүнс байна. Учир нь зовгсод сайн мэдээ хүргэж шансан зүрхтэйг эдгэн олзлогсдод эрх чөлөөг тунхлан хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд намайг эзэн тосолсон юм. Намайг тэр илгээсэн юм. Мөн эзний тааламжит жил Бурхны маань өшөн авах өдрийг тунхаглан бүх гашуудагчдыг тайвшруулнаа. Амен. Есүс Исая 61:1-2 дээр энэ үгийг болвол анх номлож байна шүү дээ. Тэгэхээр энэ үгийн утга юу вэ гэхээр та бүгдийг тайвшруулах эрх чөлөөг өгөх нь тэр Месиа ирнэ. Месиа Христ энэ газар дээр ирэх юм бол хүлээстэй хүмүүсийг чөлөөлнө гэдгийг хэлж байна. Ослогцыг эрх чөлөөтэй болон хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд тэгэхээр эрх чөлөөг өгдөг хүн маань хэн бэ гэхээр Есүс Христтэй гэдгийг энд хэлж өгч байна шүү дээ. Тэгэхээр би өнөөдөр энэ үгийг та бүгдэд хэлээд та бүгд ч гэсэн бас бодож үзээрэй. Би хаана хүлээтэй байна? Би ямар амьдралаар амьдарч байна? Жинхэнэ эрх чөлөө миний дотор байна уу? Энэ үгийг сонсоод та бүгдийн хүлээстэй байгаа тэр газраас тайлгдахыг хүсэж байна. Амен. Хизээд үнэхээр энэ хүлээснээс чөлөөдөгдөх боломжтой. Тэгэхээр бид нар орчинд болон сүнсээр хүлээтэй байх боломжтой. Харин Есүс Христээр дамжуулаад эрх чөлөөтэй болно гэдгийг Исая 61:1-2-ыг хэлж
Намлан тэр жинхэнэ эрх чөлөөг өгөх боломжтой нэгэн бол Есүс Христос Месиа, Бурхны хүү гэдгийг бол энд хэлж байна. Тэр Есүс бол өөрийгөө хэлж байна шүү дээ. За тэгэхээр юунаас болоод хүн эрх чөлөөгүй байна вэ гэдэг талаар би та бүгдэд номлохыг хүсэж байна. За үгийг та бүгд сонсоод би зарим хүмүүс болохоор энэ орчин нөхцөлдөө ч гэсэн эрх чөлөөтэй байхыг хүсдэг боловч зарим хүмүүс бол тэр эрх чөлөөтэй байж чаддаггүй, жинхэнэ эрх чөлөөтэй амьдрч чаддаг хүмүүс байдаг шүү дээ. Яагаад сүнсээр хүлээтэй байгаа учраас. Тэгэхээр бид нар сүнсээр хүлээтэй байх байна, мөн орчиндөө хүлээтэй байна, махбодын хувьд ч гэсэн. Тэгэхээр махбодын хувьд болон сүнсээр хүлээтэй байна. Тийм учраас бидний хувьд махбодын хувьд болон сүнсний тал дээр чөлөөтэй байх хэрэгтэй. Жинхэнэ эрх чөлөөтэй байсан итгэгч нар байхыг Есүсийн нэрээр өрөөж байна. Яагаад эрх чөлөө байхгүй байна вэ гэдгээс эхлээд би та бүгдэд хэлье. Өнөөдөр энэ үгийг харах юм бол олзлогдсон учраас хүлээстэй учраас эрх чөлөөтэй байж чадахгүй байна. Исая иш үзүүлэгчийн хэлсэн энэ үг бид нар энэ орчин нөхцөл байдал харах юм бол Израилийн ард түмэн Вавилонд бол эслэгдсэн, Вавилон руу олзлогдож явсан. Тэр махбодын хувьд тэр орчинд Израильчууд Вавилонд эслэгдсэн ба сүнсээр мөн олзлогдсон хүлээстэй болсон учраас эднэрт бол эрх чөлөө байхгүй байна. Тэгэхээр бид нар сүнсээр хүлээтэй байна гэдэг маань хүнээс гарч байгаа тэр зүйл юу вэ? Гим нүгэл. Сүнсээр хүлээтэй байх юм бол бид нар гим нүглийг үлдэнэ. Гим нүгэлтэй учраас хүн бол эрх чөлөөтэй байж чаддаггүй. Иохан номын 8:34 Иохан 8:34 Есүс тэдэнд үнээрээ би та нарт хэлье, нүгэл үйлдэгч бүр нүглийн боол болсон учраас нүглийн боол болохоор юу байхгүй байна? Эрх чөлөө байхгүй байна шүү дээ. Жинхэнэ бүр эрх чөлөө байхгүй байна. Тэгэхээр гим нүгэлтэй хүн бол нүгэл үйлдэгч нь нүглийн боол эрх чөлөө байхгүй гэдгийг хэлж байна. Тэгэхээр бид нар бол махбодын хувьд хийж байгаа гим нүгэл байна, сүнсний хувьд ч гэсэн хийж байгаа гим нүгэл гэж байна. Галаат номын 5-ыг унших юм бол Галаат номын 5:23-ыг та бүгдээрээ хараад уншаад үзээрэй. Цаг байхгүй учраас. Тэгэхээр энэ бүхий зүйлүүд гэдэг маань энэ орчин нөхцөл байдал бүгдийг үнэхэр хүлж байна. Хэрвээ бид нар Бурхны хүүхдүүд юм бол Бурхантай хамт явах ёстой байтал ертөнцтэй яваад байдаг. Бурханаас холдоод байгаа тэр амьдрал гэдэг маань гим нүглийн боол болцсон учраас хүлээтэй байна. Тийм болохоор хүн эрх чөлөөтэй байж чадахгүй байна гэдгийг хэлж байна. Хоёрт нь болохоор энэ материалын зүйлсэд дотор гим нүгэлд хүлээтэй материалын зүйлсэд хүлээтэй байна. Хүн болохоор мөнгө гэх юм бол би мөнгөний боол болно гэдгийг хэлж байна. Тимото 6-гийн 24-ийг харах юм бол энэ мөнгө бол маш чухал. Сайн зүйл хэрэглэх юм бол мөнгө сайн хэрэгтэй. Мөнгө хэрэгтэй байж бид нар эзний ажлыг хийн, мөнгө хэрэгтэй байж бид нар сайн мэдээг дамжуулна. Гэтэл энэ мөнгийг бид нар сайн хэрэглэж чадахгүй байх юм бол тэр мөнгнөөс болоод гим нүгэл үлднэ. Тэгэхээр нэгэсэндээ мөнгөний боол болно. Тэгэхээр мөнгөнд хүлээтэй хүмүүс бол дуулууртай байж чаддаггүй. Материалын зүйлс хүлээтэй байх юм бол мөнгөний боол болоод дуусна. Бурхан бидэнд материалын зүйлсийг өгнө гэдгийг та бүгдийг сайн сонсохыг хүсэж байна. Бид нар энэ мөнгөний эзэн болох ёстой болохоос мөнгөний боол бол гэж бол хэлээгүй. Тэгэхээр мөнгө байхгүй байна гэдэг маань ерөөл биш. Мөнгө байна гэдэг маань ерөөл тэр мөнгөний боол болох уу, мөнгөний эзэн болох уу? Бид нар мөнгөний эзэн болох юм бол материалын зүйлсүүд биднийг дагаж явна.
Заримдаа би тэр хүнд мөнгө байхгүй байсан бол сайн байсан байна гэж мэдэрх үе ч гэсэн их байсан. Тэр хүн болоод мөнгө байхгүй байсан бол тэр хүн нэр хүндгүй байсан бол арай л дээр байх байжээ гэсэн тийм бодогдох үед их байдаг. Тэгэхээр бидний хувьд мөнгөний эзэн болох хэрэгтэй. Энийг бол захирч мэддэг байх хэрэгтэй. Тэгэхээр дээд хууль номын 8:18 дээр харин эцэг өвгдөд чинь тангаргалсан өөрийн гэрээг өнөөдрийн шиг батлахын тулд тэр чамайг хөрөнгө чиний олох хүч чадал өгдөг учраас чи өөрийн бурхан эснийг санагтун. За Матай номын 6:24-ыг харах юм бол хэн нэг нь хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгнийг нь үзэн ядаж нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгнээс нь зуршин нөгөөгөөс нь зэвүүцнээ та нар бурхан эд баялаг хоёрт зэрэг үйлчилж чадахгүй. Амен. Тэгэхээр энийг харах юм бол бурхан болон эд баялаг хоёр зэрэг үйлчилж чадахгүй. Материалын зүйлс мөнгө биднэрт хэрэгтэй. Бурханы хүүхэд гэдэг бол мөнгөний боол биш, мөнгөнийг удирдах, мөнгөний эзэн болохыг хүсэж байна. Амен. Тэгэхээр бид нар энэ мөнгөний эзэн болж тэр мөнгийг бол удирдах хэрэгжилж чаддаг байх хэрэгтэй. Тэгэхээр тэр мөнгийг сайн зохицуулж чаддаг хүн бол 11-ийг өргөдөг. Тэр мөнгийг сайн зохицуулж чаддаг хүн болоод сайн мэдээний өргөлийг өргөж чадна. Би өөрийнхөө хэрэглэх зүйлийг хойш нь тавиад бурханд өргөх юм бол сайн. Тэгэхээр манай сүм чуулганы итгэгч нар эсний үйлчлэлийг хийж бид нар бол маш олон газарт ороод мөнгө явуулж байгаа учраас бид нар энэ мөнгөний эзэн байх хэрэгтэй. Эсний төлөө үнэхээр энэ их мөнгө өргөдөг хүмүүсийг эсийн төлөө би залбирдаг. Ягаад гэхээр тэр хүмүүсээр дамжуулаад бид нар сайн мэдээний үйлчлэлийг хийдэг учраас маш болгоомжтой зүйл гэдэг маань энэ мөнгөний ерөөл гэдэг нь маш чухал, харин мөнгөний боолгүй болоо гэдгийг хэлж байна. Дагаад хэлэхгүй юу? Би мөнгөний эзэн болохоос биш. Би мөнгөний боол биш ээ. Хэрвээ би боол болох юм бол тэр мөнгнөөс болоод эрх чөлөө байхгүй болно. Эрх чөлөөгүй болно. Тэгэхээр жинхэнэ эрх чөлөө бидний хувьд байх хэрэгтэй байдаг. Гэтэл мөнгөтэй байгаа хүнд бол мөнгөндөө хүлэгдээд байдаг шүү дээ. Гуравт нь юу вэ? Хүний зүрх сэтгэл дотор үхлээс маш их айж байдаг. За энэ корныг үзээд миний мэдэрсэн зүйл маш их байна. Зарим хүмүүс болохоор ядарч зовоод би үхэнсэн гэсэн хүмүүс байдаг. Гэтэл яг үнэн зүрх сэтгэлээсээ би үхийнсэн гэж бол хэлдэг. Тэр хүмүүс бүгд л амьдрахыг хүсэж байна шүү дээ. Яагаад? Есүс Христэд итгэсэн хүн бол үхийнсэн гэсэн хүн бол байдгүй шүү дээ. Би амьдрахыг хүсэж байна. Яагаад? Есүс бол би зам үнэн амин гэж хэлсэн учраас Есүс Христэд итгэдэг хүмүүс бол амьдрахыг хүсэх хэрэгтэй. Эцээ хүртэл эрүүл амьдралаар эрүүл биеэр амьдарч эзний ажлыг хийх хэрэгтэй. Гэтэл хүмүүс хаана их хүлээтэй байна вэ гэхээр үхэлд хүлээтэй байна. Үхлийн талаар айдастай байна. Санаа зовлт их байна. Тэгээ би үнэхээр энэ янз янзын өвчин тусаад өгчихгүй байгаа гэж санаа зовно. Тэгэхээр би та бүгдэд үргэлж хэлж байна. Бидний ам Бурхны гарт байна. Хүн нэг удаа махбодын үхэл гэж байна. За Еврей номын 9:27 Та нарыг би ах дүүстэй тунгалан чуулган дунд би таныг магтах болно. Тэгэхээр хүмүүс үхлээс их айж байна. За тэгэхээр бид нар эндээс гарч чадахгүй байх юм бол үргэлж айдастай байна. Тэгэхээр Есүс Христэд итгэдэг хүмүүс энэ үхлийн айдсаас бол гарах хэрэгтэй. За бид нар бол хаана боол болсон юм бэ? Гим нүглийн дотор гим нүгэл үхлийн болон орчны дотор боол болж байгаа учраас бид нар бол үргэлж энэ хэцүү амьдралаар амьдрахаас өөр арга байхгүй. За бидний эрх чөлөө байхгүй байна гэдэг мэн.
Тэгэхээр энэ дээр бид нар бол озлогдсон хүмүүст эрх чөлөө сохруудад хараа оруулахын тулд гэж хэлж байна. Тэгэхээр сохрууд гэдэг нь сүнсний тал дээр хэлж байна. Исая 61:1-ийг харахад болоод энэ дээр хэлж байна. Хүлээтэй хүмүүсийг, озлогдсон хүмүүсийг бид нар чөлөөлнө гэж хэлж байна. Тэгэхээр бид нар энэ харанхуй агууд ороход бол хичнээн нүдээ харсан ч байсан гэсэн бид нар бол тэр харанхуй агуу дотор харах боломжгүй. Бид нар нүд нь хараатай хэрнээсээ тэр харанхуй орчинд бид нар юу ч харж чаддаггүй байдагтай адилхан махбодын хувьд бид нар харахад бол үнэхээр нүдээрээ харж чаддаггүй хүн байдаг. Харин сүнсээрээ ч гэсэн бас сохор хүн байдаг. Нүд нь хараад байгаа хэрнээсээ махбодын нүд нь хараатай байгаа хэрнээсээ сүнсний нүд нь сохор учраас эрх чөлөөтэй байж чаддаг хүмүүс их байдаг. Тэгэхээр махбодын нүд нь хараагүй хүмүүс ч гэсэн бас эрх чөлөөтэй байж чаддаггүй шүү дээ. Сүнсээр нүд нь бас хараагүй байгаа хүмүүс ч гэсэн эрх чөлөө байхгүй. Тийм болохоор нүд нь тэр сохор хүмүүс бол сүнсээр бол сохор хүмүүс. Энэ ер нь амьдрал юу, би ер нь яаж амьдарч байна, бидний амьдрал хаанаас ирж юу хийж хаашаа явах юм, тэрийг бол сайн мэдэхгүй хүмүүсийн ертөнцийн бол маш их байдаг. Тэгэхээр энэ хүмүүс сүнсний нүд нь бол сохор байгаа учраас эрх чөлөө байхгүй, айцтай байна. Ирээдүйн талаар тэр үгнүүд дээр бол маш их айцтай байдаг. За нэг хүн болоод энэ судалгаа авсан. За тэгээд 1000 хүнд судалгаа хийсэн юм байна. За тэгээд нэлээд настай хүмүүст судалгаа хийсэн. Та нар ирээдүйн талаар санааш явж байна уу гэж халуухад бол маш их гайхамшигтай хариултыг өгсөн байна. 90% нь бүгд үзмэрчид очиж үзүүлсэн гэж байна. Үнэхээр гайхмаар. Энэ бол бүр судалгаа. Залуу гэр бүлүүд, бүр эмэгтэй хүмүүс бол бүр тэгж үзмэрчдэр очиж үзүүлдэг нь. Яагаад эрх чөлөө байхгүй учраас, ирээдүй айцтай учраас би яаж цаашаа амьдрах вэ? Материалын зүйлс, энэ коронавигоос болоод хүмүүс бол маш их айцтай байна. Ийм байдалтай байгаа учраас энэ ирээдүй ямар болох юм бол, миний ирээдүй ямар байх юм бол гэж бас бодож байгаа хүмүүс ч их байна. Тэгэхээр бидний хувьд бидний амьдрал сүнслэг нүдмээ нээгдэх хэрэгтэй. Сүнслэг нүдмээ нээгдэхгүй байх юм бол үргэлж үзмэрчийг хайж явдаг. Есүс Христ итгэдэг хүмүүс ч гэсэн тэр үзмэрчид очиж үзүүлээд идэг хүмүүс байдаг. Саул гэдэг хаан байна шүү дээ. Саул гэдэг хаан маань Бурхны үгэнд дуулуургүй байгаад сүнсээрээ болоод нүд нь сохорсон шүү дээ. Сүнсээр нүд нь сохор болсон учраас Бурхан гэж түүнд бол үгээ өгөөгүй. Тэр цаг үед бол Израилийн ард түмэн үргэлж удирдахч байсан учраас Бурхан үгийг дамжуулах, тэр удирдахчаар дамжуулж үгийг авч байсан. Үгээ хэлэхгүй учраас Саулын хувьд тэр Бурхны үгээ хэлэхгүй байгаа учраас айцтай байсан учраас тэр бол үзмэрч эмэгтэйг бол хайж очиж байна шүү дээ. Бурхантай хамт хийж байсан, Бурхантай хамт хаанчилж байсан тэр хаан үнэхээр тэр үзмэрчд очно гэдэг байж болох уу? Бурхны үг байхгүй учраас ийм зүйл хийж байна шүү дээ. Хелен Клэр гэдэг гайхамшигтай ном бичсэн эмэгтэй байдаг. Тэр эмэгтэй бол сохор сонсч чадахгүй, ярьж чадахгүй. Гэхдээ тэр бол гайхамшигтай эмэгтэй байсан. Тэр эмэгтэй ингэж хэлсэн. Тэр ном дээр юу гэж бичсэн бэ гэхээр нүдтэй мөртөөсөө ирээдүгөө харж чадахгүй хүн гэдэг миний маш том аимшигаа гэж хэлсэн. Махбодынх нь нүд нь хараад байгаа хэрнээсээ. Тэгэхээр жинхэнэ эрх чөлөө бол байхгүй байна гэдгийг хэлж байна. Тэгэхээр бидний хувьд бид нар сүнслэг нүдмээ нээгдэх хэрэгтэй. Сүнслэг нүдмээ нээгдэхгүй байх юм бол бид нар үргэлж айцтай байна. Эрх чөлөөгөө алдана. Гуравт нь болохоор за бид нарт дарагдсан хүмүүс учраас эрх чөлөө байхгүй. Дарамтад байгаа учраас энэ сохор хүмүүсийг хэлж байна, дарамтад байгаа хүмүүсийг хэлж байна. Энэ хэнд дарагдсан гэдгийг хэлж байна. Муу сүнсэн дарагдсан гэдгийг хэлж байна шүү дээ.
10장 38절에 보면은 Иохан номын 10:38 дээр 나사렛 예수에게 성령과 능력을 기름부터 다시며 그가 두루다니시고 착한 Бурхан Назарын Есүсийг ариун сүнс ба хүч чадлаар тоссон хийгээд диавол дорлогдсон бүгдийг чөлөө сайныг үлдэж ёо. Амен. 마귀에게 눌렸다는 За муу сүнсэнд дарагдсан хүмүүсийг бол чөлөөсөө Үйлс номын 10:36 хэлж 38-ыг хэлж байна. Амен. Энэ нь Бурхан хэрхэн Назарын Есүсийг ариун сүнс ба хүч чадлаар тоссон хийгээд тэр диавол дорлогдсон бүгдийг эдгээр сайныг үлдэж явсан юм. Учир нь Бурхан түүнтэй хамт байсан. Тэд нар хаанд юунд дарагдсан байна вэ гэхээр чөтгөртөө өвчнөд дарагдсан байна шүү дээ. Тэгэхээр тэр муу сүнсэнд дарагдсан хүмүүсийг бол эдгээсэн чөлөөсөн гэдэг мэн тэр өвчнөөс чөлөөсөн. Ягаад тэр муу сүнсэнд дарагдна гэхээр өвчнөд дарагдаж эрх чөлөө байхгүй болчихсон. Муу сүнсэнд дарагдсан хүмүүсийг бол Бурхан эдгээсэн. Иохан номын 5-ыг харах юм бол Паседа гэдэг тэр тосхонд бол за миний хувьд Израильд очихдоо тэнд очиж үзсэн. За тэгэхээр тэр нуур бол нэлээд гүнзгий өргөн тийм нуур байсан. Тэгээ тэнд болохоор маш олон өвчтөе хүмүүс байнга байдаг байсан. Тэнд Есүс очоод 38 жилийн туршид хэвтэртэй байсан тэр өвчтөе хүн дээр очоод түүнтэй ярьсан. 38 жилийн турш өвчтөе байсан тэр өвчтөе хүн. Тэгэхээр 38 жилийн туршид бол тэр маш их дарамтад байсан биш үү? Эрх чөлөө байхгүй байсан гэдгийг хэлж байна. Та бүгд бодоод үзээрэй. 38 жилийн туршид дарамтад байсан болов тэр хүн сайн хоо, сайн нөхцөл байдал, сайн гэр юу хэрэгтэй юм бэ? 38 жилийн туршид л үргэлжил тэр өвчнөд дарамттай байсан биш үү? Ямар мөнгө хэрэгтэй юм? Түүнд ямар ч сайн хоол хэрэгтэй. Яагаад дарамтад байсан учраас. Тэгэхээр бидний хувьд энэ дарамтаас чөлөөлөгдөх хэрэгтэй. Муу сүнсэнд дарагдсан хүмүүсийг чөлөөлсөн. Бид нар Есүс Христээр дамжуулаад жинхэнэ эрх чөлөөг олсон. Амен. Марк номын 5-ыг харах юм бол тэнд болохоор бүр ерөөсөө чөтгөрт баригдсан байсан. Түүний дотор бол ерөөсөө нэг чөтгөрөш маш олон чөтгөрийн бүр айран байсан. Тэгэхээр тэрийг бол гав гинжээр гавлсан ч гэсэн тэр бол гинжээ дастаад ингээ явчихдаг байсан дандаа. Тэгэхээр тэр бол эрүүл хүн биш вэ шүү дээ. Тэр юунд дарамтад байна? Чөтгөрийн дарамтанд орсон хүн байх шүү дээ. Баян горшуулгын газар очиж ховсч өмсөхгүй амьдарч байсан. Түүнд эрх чөлөө алга байна. Тэнд бол идэх боломжгүй. Идэх ёстой эрх чөлөө байхгүй. Өөрийнхөө хүслийн дагуу хийж чадахгүй байна. Яагаад чөтгөр муу сүнсэн дарамтад байгаа учраас тэр чөтгөрүүдэд хөдлөгдөн явж байгаа учраас өөрийнхөө эрх чөлөөг алдаж энгийн амьдралаар амьдрах боломжгүй. Хүнд дарагдсан байна гэхээр муу сүнсэнд чөтгөрүүдэд дарагдсан байна шүү дээ. Тэгэхээр жинхэнэ бол эрх чөлөө тэр хүнд байхгүй байсан. Тэгэхээр бидний хувьд энэ өвчин дарамдаж муу сүнсэнд дарагдаж сүнсээр сохорч гэх юм бол бид нар яах вэ? Гэм нүгэлд материалын зүйлс өхөлд бол хүлэгдэж жинхэнэ эрх чөлөө байхгүй болно. Тэгэхээр юугаар энэ жинхэнэ эрх чөлөөг олох вэ гэдэг юм хэлж байна. Материалын зүйлсээр боломжтой юу? Мөнгөөр боломжтой юу? Бидний жинхэнэ эрх чөлөө гэдэг маань үнэхээр мөнгөөр олох боломжтой юу? Би та бүгдэд хэлсэн. Мөнгөөр бол энэ эрх чөлөөг олох боломжгүй, мэдлэгээр энэ эрх чөлөөг олох боломжгүй. Би өчигдөр Солонгос хүний хувьд үнэхээр гайхамшигтай Ким Чонжу 54 настай Солонгос хүн байна. Тэр бол маш их баян хүн юм байна. За Америк төртөл энэ хүнийг мэддэг юм байна. Үхсэн. Яагаад үхсэн бэ гэж харсан чинь сэтгэл мэдрэлийн өвчнөр үхсэн юм бэ. Тэр хүн бол мөнгө байхгүйгаас болоод үхсэн юм уу? Тэр хүнийг болохоор үнэхээр эмчилж чадаагүйгаас болоод тэр хүн үхсэн юм уу? Түүнийг бол ямар ч нөхцөл байдалд үнэхээр шинжлэх ухааны тал дээр эмнэлгийн тал дээр шимжлэх боломжгүй. Яагаад тэр чөтгөр дарагдсан учраас. Би өчигдөр номлыг бэлдэж байхдаа энэ хүний бодож байлаа. Энэ хүний эргэн тойронд Есүс Христэд итгэж гэж хэлсэн хүн байхгүйсэн юм бахаа.
Тэгэхээр энэ баячууд бол үнэхээр энэ сайн мэдээг хүлээж авахд маш их хэцүү байдаг. Тэгэхээр тэр сэтгэл мэдрэлийн өвчин тэр чөтгөрийг хөөхтөл болно штэ. Тэнд хүлээтэй байсан байх шүү дээ. Харамсалтай. За тийм болохоор бид нар энэ бүхий л өвчин, бүхий л асуудлаас бид нар чөлөөлөх хэрэгтэй. Аамен. Тэгэхгүй байх юм бол бид нар үргэж айцтай байж зовх юм бол яах вэ гэхээр эрх чөлөөгөө алднаа. Тэгэхээр согор хүн дарамтад байсан хүмүүс болон ослогдсон хүмүүс бол эрх чөлөөтэй биш ээ. Тэгэхээр бид нар эндээс жинхэнэ эрх чөлөөг олох хэрэгтэй. Амен амен. Энд бол ерөөсө хариулт нь ганцхан. Тэр хинбэ Есүс. Амен. Амен амен. Амен. Сохор хүн, дарамтад байгаа хүн, ослогдсон хүн, хүлээтэй хүн, бүгд гим нүглээсээ, нөхцлөөсөө, орчноосоо бүгдийг л үнэхээр чөлөөлөх боломжтой тэр нэгэн Есүс ээ. Тэгэхээр энэ Лук номон дээр байгаа энэ Есүсийн номлосон номлыг Лук ном дээр номлож байгаа энэ номлол Исаягийн иш үзүүлгийн номыг хэлнэ гэдэг мэн тэр бол өөрөө хариултнаа. Есүс бол би өөрөө юуныг хийж чаднаа гэдгийг хэлж байна. Сохор хүн, олдогдсон хүмүүс, хүлээцтэй хүмүүсийг бол чөлөөлөх тэр нэгэн бол Есүсээс өөр хинч байхгүй. Амен, амен. Тэгэхээр бид нар Есүс Христэд итгэснээрээ түүний хүч чадлаар бид нар сохроос болон хүлээтэй ослолоос чөлөөлөгднө гэдгийг эзэн Есүс хэлж бид нар тэн дотор чөлөөлөгдөхийг хэлж байна. Амен. Жинхэнэ бидний эрх чөлөө гэдэг мэн Есүсээс өөр хинч байхгүй гэдгийг бид нар сайн мэдэж энэ бол бид нар сайн ойлгох хэрэгтэй. Иохан номын 8:36. Иймээс хүү та нарыг чөлөөлвөл та нар үнэхээр эрх чөлөөтэй болно. Амен. Иохан номын 8:36. Тэр хүү хэн бэ? Есүс Христ та нарыг чөлөөлвөл та нар яана гэнэ үү? Эрх чөлөөтэй болно. Жинхэнэ үнэхээр эрх чөлөөтэй болно. 32-ыг харах юм бол үнэн та нарыг мадах юм бол үнэн та нарыг чөлөөлнө гэж хэлсэн шүү дээ. Амен. Хүү чөлөөлөх юм бол та нар эрх чөлөөтэй болно. Иохан номын би бол зам үнэн ам гэж хэлсэн Иохан номон дээр. Амен. Энийг бол хүлээн авах хэрэгтэй. Есүсийн энэ ертөнцийн зам өөр зам байхгүй. Амен. Тэгэхээр хүмүүс өөр газарт очиод энэ зам байна уу? Миний үнэхээр амьдрах зам юм уу гэж тэнд төөрч байгаа цаг хугацаа өнгөрөөд нас нь ахиад сүлдээ бол мөхөөд завхардаг. Зөвхөн бид нар цаг нас их байна уу бага байна уу хамаагүй одоо энэ нөхцөл байдалд миний амьдралын зам Есүс. Амен. Миний өмнө байгаа үнэн Есүс. Ам гэдэг мэн Есүс. Амен. Тэгэхээр би энэ номлолыг бол миний зүрх сэтгэл дотор маш их хагарал ирэх үе байдаг. Ямар хагарал ирдэг вэ гэхээр энэ үгийг сонсож байгаа хүмүүс бол зуршил болсон сонсож байгаа хүмүүс жинхэнэ амийн үгээр сонсож байгаа хүн, ариун сүнсээр сонсож байгаа хүн хэдэн хүн байгаа бол гэж боддог маш их байдаг. Би энэ коронавирус болоод маш их зүйлийг боддог болсон. Тэгэхээр энэ үг би зам, би ам, би үнэн гэдгийг хүмүүс хэдэн хувь нь хүлээж үнэхээр авдаг бол гэсэн тийм бодол зүрх сэтгэл надад их байшаа. Үнэхээр гал шиг тэр нүдээр биднийг харж байна. Бурхан бол бидний зүрх сэтгэлийг хүртэл мэдж байгаа. Бид нар үнэхээр тийм зүрх сэтгэлтэй байхгүй байх юм бол Есүс миний зам, Есүс үнэн. Амен. Гэсэн тийм бат итгэл бидний дотор байхгүй байх юм бол бид нар бол итгэлийнхээ амьдралыг дахин эргэж харах хэрэгтэй. Айл эсвэл энд эрх чөлөө байхгүй шүү дээ. Эрх чөлөө байхгүй байна гэдэг нь ямар их айцтай юм бэ гэдгийг би бол энэ социалист хөгжилтэй оронд Оросд очиж, Вьетнамд, Хятадд очиж маш их мэдэрсэн. Орчин нөхцөл байдал ч гэсэн маш их аимшигтай. Эрх чөлөө байхгүй. Би нэг удаа Сахалинаас явж байхад тэр өдөр паспортаа аваад явсан. Ольга паспортаа авч явсан. Лиана ч гэсэн паспортаа авч явсан байхаа. Гэхдээ өгдөө. Бид нэр гарч ирчээд байхад ямар ч тийм буруу хийсэн зүйл байхгүй байхад бидний паспортыг аваад хоорондоо яриад байсан. Тэгээ би ингээд
бодсон. Тэд нар яагаад бидний пассвортыг өгөхгүй байгаа юм бэ гэж бодсон. 저 자신도 왜 그런가 고민하죠. Тэгээд бүгдөө бодсон, ойлгоод янаач гэсэн бас гайхсан. Тэгэхээр эрх чөлөө гэдэг нь ямар чухал юм бэ гэдгийг бол бид нар бол нэгдүгээр мэдэрч байна шүү дээ. Тэгэхээр Есүс бол зам амен. 예수가 생명입니다. Есүс амен. 예수가 진리입니다. Есүс үнэн амен. 그래서 우리가 Энд бид нар 예수의 진정한 그 자유를 줄 수 있다고 하는 Есүс чихэн эрх чөлөөг өгнө гэдгийг бид нар бол сайн ойлгох хэрэгтэй. 11장 28절에 보면 수고하고 무거운 Матай номын 12-18-ыг харах юм бол хүн ачаа өрстэй над руу ирээ би та нарыг ачаа хөнгөлөе гэж хэлсэн. Тэгэхээр энэ үгийг бид нар маш олон удаа сонссон. Үнэхээр энэ хүн ачаа өрсөн хүмүүсээ та нар энэ ертөнцийн дээр амьдарч байхдаа мах бодын болон үнэхээр энэ хүнд ачаа үүрч байгаа хүмүүс маш их байна шүү дээ. Харин эзний өмнө ирэх юм бол тэр хүнд ачаа гэж эзэн өөрий гэж хэлж байна. Бид нар эзний өмнө ирсэн. Амен. 그런데 왜 Гэхдээ яагаад 진정한 평화가 없죠? жинхэнэ эрх чөлөө байхгүй? 왜 진정한 평화가 없느냐? 묵게 있기 때문에. Яагаад хүлээтэй байгаа учраас. 이거를 우리는 자유해야 됩니다. Бид нар эрх чөлөөтэй болох хэрэгтэй. 어떠한 사람이 Ямар ч хүн 큰 자유를 누릴 수 있는가? жинхэнэ эрх чөлөөтэй байх боломжтой вэ гэдгийг би та бүгдэд хэлхийг хүсэж 우리가 байна. 예수를 다 믿죠. 여기 지금 예수 안 믿는 분 없습니다. Есүс Христэд итгэдэг хүн энэ цуглаанд алга байна. Есүс Христэд бидэнд жинхэнэ эрх чөлөөг өгсөн. Амен. Би үнний дотор байгаа учраас 예수 그리스도로 말미암아 би Есүс Христээр дамжуулаад авралыг авсан учраас жинхэнэ эрх чөлөө байна. Тэрийг эдэлж чадахгүй байна. 그 진정한 자유를 우리 하나님께서 예수 그 믿는 모든 성령과 물과 성령으로 거듭난 자는 하나님의 Гос болон сүнс баптизмаар дамжуулаад бид нар Бурхны хүүхдүүд болсон. 그 진정한 자유를 Жинхэнэ тэр эрх чөлөө 누릴 수 있는 нэг эдлэх тэр эрх мэдэл бидэнд байна. Амен. 누리지 못하는 것은 Харин нэг эдэлж чадахгүй байна. Яагаад? 있기 때문에 그렇다고 Хүлээтэй байгаа учраас гэж би хэлсэн. Тэгэхээр эндээс бид нар жинхэнэ эрх чөлөөг эдлэхийн тулд тэр хүлээснээсээ 헤어나기 위해서 бид нар бол 어떻게 해야 되는가? яаж хүлээснээсээ тайлагдах вэ гэдэг дээр би та бүгдэд номлохыг хүсэж байна. Тэгэхээр яаж байж би энэ Бурхны дотор эрх чөлөөтэй болох вэ? 첫째, Нэгт нь 겸손한 자입니다. даруй нэг зүрх сэтгэл дотроо ядус өрөөлтэй мөнхийг хаанчлал 30절에 나와 있습니다. Матай номын 5:30 дээр тэгэхээр 심령이 가난한 자는 어떤 자를 말할까요? тэгэхээр тэр 마음이 Матай номын 5:30 дээр 근데 зүрх сэтгэлд нь ядус 지속적이라는 말이 있습니다. 이게 처음도 가난했고 지금도 계속 가난한 걸 말하는 거예요. 근데 여기서 가난한 것은 겸손함인데 тэгэхээр энэ дээр даруй байдал 겸손 그냥 얼굴에나 아니면 행동에 даруй байдал гэдэг нь зөвхөн царай зүс гадна байдлаар хэлж байгаа юм биш ээ. Тэгэхээр тэр оригинал грек хэлээр харах юм бол үнэхээр зүрх сэтгэлдээ даруй нэг өрөөлтэй эзний хүслийг хийж үйлдэх шингээ ингэж бичсэн байгаа. Бурхны тусламж 마지막 수단으로 생각하는 사람 Бурхны тусламжийг миний эцсийн тусламж гэж хүлээн авч байгаа тэр хүн бол зүрх сэтгэлийн дотроо даруй хүнийг хэлж байна. 하나님께서 우리에게 주시는 예수 그리스도를 통해서 Есүс Христээр дамжуулсан тэр эрх чөлөөг бол эдлэх боломжтой. 천국이 저희 것이요. Сүнсэндээ ядус өрөөлтэй мөнхийн улс Тэнгэрийн хаанчлал түүнийхээ. Тэгэхээр бид нар бол эзний тусламж байхгүйгээр амьдрах боломжгүй. Энэ хүн бол ядуу хүн. 겸손의 반대가 뭐죠? Тэгэхээр даруугийн эсрэг тал нь юу вэ гэхээр бартам шүү дээ. Бартам хүн бол ийм байх тусам миний хувьд бол жоохон мэдлэг байна. Надад материалын зүйлс байна. Би заавал эзний өмнө ирээд юу хийх ёстой юм гэж боддог хүмүүс их байдаг. 진정한 겸손한 Жинхэнэ даруй байдал гэдэг нь 하나님의 도움이 Бурхны тусламж миний эцсийн цэгээ гэдгийг ойлгосон хүн. 마음을 받아 드시면 아멘 하세요. Зүрхэндээ хүлээж авах шиг та бүгд амен гэж хэлэхгүй. Амен. Ийм хүмүүс л жинхэнэ эрх чөлөөтэй байж чадна. Бид нар эдлэх хэрэгтэй. Бурхан бидэнд Есүс Христэд итгэдэг хүмүүс эрх чөлөөг өгсөн. Гэтэл эрх чөлөөг эдлэх хүн гэдэг нь ямар хүн бэ? Бурхны тусламжийг даруугаар хүлээн авч байгаа. Бурхан минь би Бурхан байхгүй бол Есүс байхгүй би амьдрах боломжгүй. 내 심령을 비울 때 Гэж өөрийнхөө зүрх сэтгэлийг хоосолоход 가질 때 даруй байхад дуулууртай байхад миний 진정한 자유가 홀로
Сүнсэн дотор жинхэнэ эрх чөлөө бэлхэн дүүрнэ гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Амен. Та бүгдийг сайн мэддэг. Лук номын 19 дээр Захари гэж хүн байгаа. Захария бол Есүс Христтэй уулзахаар очисон маш олон хүмүүс цугласан байсан. Тэгэхээр Закей бол татвар хураагч гэдэг нь тэр цаг үед бол маш их мөнгөтэй. Тэр цаг үед бол энэ татвар хураагч гэдэг нь нэлээ нийгмийн хувьд бол нэлээ нөлөө бүхий хүн байгаа. Түүний зүрх сэтгэл дотор нэр хүндтэй материалын зүйлс мөнгө төгрөг байсан ч гэсэн зүрх сэтгэл дотороо үргэлж тэр жинхэнэ эрх чөлөө байхгүй амьдарч байгаад Иесус хэмбэ гэдгийг бол жоохон сонсоод сүулдэ Иесусыг хайж очсон. Тэнд бол хүмүүс маш их байсан. Иесусыг бол харах боломжгүй. Гэтэл тэнд бол нэг мод байсан. За би Захарийг бодохдоо тэр өөрийнх нь байр суурь байна. Тэр цаг үед тэр өөрийн гэсэн байр суурьтай нэр хүндтэй хүн. Тэгэхээр тэр үеийн татвар хураагчнууд бол маш их нэр хүндтэй хүмүүс байсан. Яагаад гэхээр Израилийн хүмүүсийг бол энэ донд бол маш их хүчтэй хүмүүс байсан. Тэгэхээр тэр хүн бол бусад хүмүүсийн нүднээс ичих боломжтой ч гэсэн Есүстэй би уулзнаа гэх тэр мод үүд авираад гарч чана шүү дээ. Тэр хэмжээгээр тэр өөрийгөө маш их даруу болгож байна. Тэр хэмжээгээр Есүс гэдэг энэ хүнтэй би уулзаж миний зүрх сэтгэл дотор байгаа энэ жинхэнэ эрх чөлөө байхгүй би эзэнтэй уулзах юм бол эрх чөлөөтэй болох нь гэсэн даруу зүрх сэтгэлээр тэр мод руу авиран гарсан. Иш мод руу гараад эзнийг харсан. Гэтэл эзэн юу гэсэн бэ? Захария буугаад ирээ. Би танай гэрт очиж хонно гэж хэлсэн. Тэгтэл юу гэдэг вүлээ? Миний үнэхээр бусдаас илүү авсан татвар байх юм бол би 4% буцааж өгнө гэж хэлсэн. Захария бол ямар их баяр хөөртэй байсан учраас тэгж хэлсэн юм бэ. Захария гэдэг маань эзэнтэй уулзна гэдэг маань юу вэ? Эрх чөлөө. Би тэр хүнээр дамжуулаад миний үнэхээр тэр зүрх сэтгэл дотор эрх чөлөөгүй байсан. Би нэр хүндтэй байсан. Би мөнгөтэй байсан. Миний хувьд ягаад эрх чөлөөгүй байна? Би тэр Есүстэй уулзаад миний бүхэл амьдралын асуудлыг зохицуулъя гэж бүр тэр чөдөө мод руу хүртэл авиран гарч шүү дээ. Тэгэхээр эзэнтэй уулзаж эзний өрөөлийг хүлээн авсан. Амен. Та бүгд ч гэсэн даруу байдал гэдэг нь энэ даруу байдлаас болоод үнэхээр тэр зүрх сэтгэл дотор байгаа тэр зовлонгоо эзэн дотор бүгдийг шийдэж ирчээтэй болсон гэдгийг итгэж байна. За Лук номын 19 дээр байдаг. Та бүгдийг олж уншихыг хүсэж байна. Тэгэхээр бидний зүрх сэтгэл өндөр байж дэндүү бартан байж болохгүй үргэлж даруу байж би эзэн байхгүйгээр амьдрах боломжгүй гэсэн тэр бидний амнаас гарч байгаа энэ үгийг эзэн сонсохыг маш их хүсдэг. Эзэн байхгүйгээр би амьдрах боломжгүй. Тэгэхээр тэр даруу нэг Бурхны тусламжийг үргэлж хүлээн авч байдаг хүнийг бол тэр хүн бол эзний тусламжийг мартаж болохгүй. Тэр хүнд бол жинхэнэ эрх чөлөөг эдэлж түүгээр бол аз жаргалтай болно. Амен. Үнэхээр даруу байдал сүнсэндээ ядус өрөөлтэй гэсэн хүмүүс байхыг хүсэж байна. Тэр эрх чөлөө гэдэг нь юу вэ гэхээр эзний үгэнд итгэдэг хүмүүст эрх чөлөөг өгдөг. Амен. Иохан номын 8:31-32 дээр үнэн та нарыг мэднэ, үнэн та нарыг чөлөөлнө гэж пасторын хувьд бол маш их бидэнд хэлсэн шүү дээ. Тэгэхээр бид нар Есүс Христэд итгээд энэ үгэнд туулгартай байх юм бол сайн мэдээг ойлгож сонсох юм бол жинхэнэ эрх чөлөө байна. Энэ үгийг ч гэсэн та бид бүгд сайн мэдж байгаа. Гэтэл би өнөөдөр бас та бүгд хэдэн зүйлийг хэлье. Бурхны үгийг би чихээрээ сонсох болон сүнсээрээ сонсно гэдэг нь ямар их ялгаатай вэ? За пастрыг харъя. За тэгэхээр гим нүгэл гэдэг нь хүний төрлөختөнд ямар их асуудлыг авчирцгийг бид нар сайн мэдхгүй. Бидний гим нүгэл гэдэг нь бидний гим нүглийг бурхан яаж уучлна гэж хэллээ. Иохан номын 1-9-ийг бүгдээр харъя. Бид нүглээ улаавал итгэмжит зөвхт тэрээр нүглийг маань уучлж бүхий л зүй бусаас биднийг цэвэрлэнэ. 1-р Иохан 1:9. Амен.
만일 우리가 우리의 죄를 자복하면 저는 미쁘시고 어로오사 За тэгэхээр бид нар 우리의 нүглээ 죄를 удаах юм бол итгэмжис зөвд 지시는 тэрээр 하나님께서 нүглийг 우리를 маань уучилж 회개하게 бүхий 하십시오. зүй бусаас биднийг 여러분이 цэвэрлэнэ. 이 말씀 Тэгэхээр энэ үг 믿어야 됩니다. бид нар итгэх хэрэгтэй. Амен. 지식으로 여기 Энд бол 있어서는 зүгээр 아니라 бид нар мэдлэг болоо толгой дотор байх биш. Энэ бол бидний сүнсэнд орох хэрэгтэй. 죄를 회개만 Тэгэхээр бид нар 하면 эзний юм нүглээ улаавал яана гинү? 받는다고 Нүглийг маань уучлна гэж эзэн хэлж байна шүү дээ. 내가 회개하면 용서를 Би 받는다. гимших юм бол эзэн намайг 이 уучлна. 말씀의 확신 내 Тэгэхээр 속에 энэ 들어와야 үг 되는 거죠. жинхэнэ утгаараа миний сүнсэнд орж ирэх хэрэгтэй. Еврей номын 10-ын 17-8-ыг харах юм бол юу гэж хэлж байна? Цаашд нь би цаашид тэдний нүглийг тэдний ёс бус явдлыг сан гэж эдгээрийг уучлал хаана байна тэнд цаашид 절 보세요. нүглийн төлөөх дахил үгүй болно гэж эзэн бидэнд амлаж байна шүү дээ. Энэ бол бурхны амлалт. Би гимссэн эзний өмнө нүглээ улайсан. 내가 그게 다시 기억난다. 인간이 Гэтэл миний хувьд бол санах боломжтой. Гэтэл энэ дээр миний энэ гимссэн тэр бүхий ёс бус явдлыг бол би өөрөө санах боломжтой ч. Би түнд зовж санаа зовж би үнэхээр гимссэн бурхан үнэхээр энийг сайн цэвэрлж өгсөн болов уучлсан болов гэж эргэлзэх юм болоод өнөөдрийн энэ уянсан үгэнд итгэхгүй байна гэсэн үг. Иохан 1:9-ыг итгэхгүй байна гэсэн үг. Ирэх чөлөө байхгүй болно тийм байх юм бол 하나님의 말씀을 бурхны 내 үг 지식으로 받는 би 것이 өөрийнхөө мэдлэгээр хүлээн авах биш зүрх сэтгэлээр хүлээн аваа. Амен. Та нар амаараа нүгөөлөө улайсан тэр зүйлүүдийг Есүсийн цусаар угаасан. Түүнийг бүү санаа. Яагаад тэгэхээр би ариун би цэвэрлсэн. Тэр бидний хувьд энэ гэм нүгэл хийсэн зүйлүүд бас санагдах боломжтой айж гэм нүгэл хийлээ гэж бодох юм бол энэ үгийг үгэнд итгэхгүй байна. 냉정하게 말씀드리면은 Маш их хүүтэн хэлэх юм бол энэ үгэнд итгэхгүй байна. Итгэхгүй байгаа учраас яаж вэ нэхэр 말씀 확신이 없으니까 үгэнд бат итгэл байхгүй учраас шинхэн эрх чөлөө бол байхгүй болж байна. Гимшсэн. Гэхдээ тэр гимшлэр дамжуулаад Есүс Христээр дамжуулаад гимссэн учраас Бурхан бол энийг хүлээн авсан. Еврей номон дээр хэлж байна шүү дээ. 1-р Иохан номын 1:9 дээр хэлж байна. Бурхан бол энийг хүлээн авсан бидний гим нүглийг бүгдийг цэвэрлсэн. Тэр бүр дахиж сан гэж хэлсэн. Энд хэн итгэх ёстой юм? Бид нар итгэх ёстой. Гэтэл 내가 이런 이 목회를 34년을 하면서 за би энэ пасторын үйлчлэг 34 жил хийхдээ бол ийм хүмүүс маш их байсан. 그래서 자연 Тийм болохоор эрх чөлөө байхгүй учраас эрх чөлөө байхгүй хүн дээр хэн ажиллах вэ? Муус хүмүүс ажиллана. 제가 어제 두 군데 세 군데 Би өчигдөр 3 газар очиж яг адилхан 1장 9절의 말씀. 2-р Тимот номын 후서 1장 7절입니다. 2-р Тимот номын 1장 7절입니다. 읽어주세요. 1:7-ог бүгдээр харъя. Учир нь Бурхан бидэнд айдсын бус харин хүч хайр ба биеэ захирах сүнсийг өгсөн. Амен. 하나님이 우리에게 주신 것은 두려워하는 마음이 아니라 2-р Тимот 1:7 учир нь Бурхан бидэнд айдсын бус харин хүч хайр ба биеэ зарах сүнсийг өгсөн. Амен. 하나님이 주시는 마음은 우리에게 두려움을 준다고 그랬죠. Бурханы өгсөн тэр зүйл бидэнд юу өгнө гэсэн бэ? Айдсыг өгсөн үү? Гэвтэл юу гэж вэ? Айдсыг бус харин хүч чадал хайр биеэ захирах сүнсийг өгсөн. Тэгэхээр энэ айдсын сүнсийг Бурхан бидэнд өгсөн юм бишээ. Тийм болохоор та бүгд энэ үгэнд итгэхгүй байгаа учраас энэ үгийг би өөрхөө сүнсээр хүлээн авч чадахгүй байгаа учраас айдстай байна. Би гимссэн. Бурхан өнөхөр уучлсан болов гэж байгаа тэр байр суурь болоод маш их харамсалтай. 말씀을 안 믿는 겁니다. Үгэнд итгэхгүй байна. 요한복음 11장 25절부터 26절에 보면 예수께서 나는 부활이요 요한 놈이 믿는 자는 죽어도 살겠고 물론 살아서 нэг дээр болохоор би бол 이것을 내가 믿느냐? аим үнэн гэж хэлсэн. Тэгэхээр бид нар энэ үгэнд итгэж байж 순간이 오죠. бид нарт амар тайван ирэх хэрэгтэй. Би бол 순간 죽는 건 두려움이 있어도
Эзний өмнө энэ үхлээс бол айж санаа зовхгүй ямар ч нөхцөл байдалд Бурхан надтай хамт байна. Гим нүглээс болоод бид нар санаа зовж байгаа ч гэсэн Бурхан намайг уучилж цэвэрлж угааж өгч цэвэрлсэн Бурхан минь таны өмнө гимээ улаахад бол Бурхан бидний гим нүглийг цэвэрлэж өгнө гэсэн тэр үннийг үгэн дээр бичигдсэн байгаа учраас энэ үгийг бол бид нар толгойдоо биш зүрх сэтгэлдээ сүнсдээ хүлээн авч гимшиж Бурхан бол нэггүй бидний энэ улайсан гим нүглийг бол уучлан цэвэрсэн гэдгийг энэ үгээр дамжуулаад итгэе гэдгийг хэлж байна. Тэгхийн бол жинхэнэ нэрчлөө байна. Амен. Хэрвээ тэр байхгүй байх юм бол та бүгд бол тэнд ерөөсө хүлэгдэл байнга яваад байна. Бидний аврал байна. Бид нар Есүс Христэд итгэснээр аврал авнаа. Амен. Есүс итгэх юм бол аврал авна. Пасторыг харъя. Амен. 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 Хэрвээ үгэнд итгэхгүй байна гэж бодоод үз. Энэ Есүст итгэх юм бол аврал байна гэж Иохан номын 3:16 дээр байна. Тэгэхээр энд итгэхгүй байгаа хүмүүс болохоор буруу урсгал руу яваад орчихдог. Тэр үгэнд итгэхгүй байна гэдэг мэн Бурхны үгэнд итгэхгүйтэй адилхан байна шүү дээ. Буруу урсгалыг хийж байгаа зүйлүүд юу юм? Бид нар Есүсийн гавьяа зүтгэлд итгэж авралыг авч байна. Харин буруу урсгал юу гэж хэлдэг вэ? Зарим буруу урсгал болохоор ерөөсөө Есүстэй итгээд гимшээд хууль руу буцаад байдаг. Сүүлдээ болвол би аль урсгал гэж бол хэлэхгүй тийм хүмүүс бол маш их байдаг. Тийм болохоор буруу урсгалуудад бол хуурддаг. Тэгэхээр тэд нар яагаад Библийн үгэнд итгэхгүй байгаа учраас буруу урсгалынханд орж байна шүү дээ. Библийн үгэн дээр ингэж хэлж байгаа ч гэсэн гэж ирээд байдаг. Үгэнд итгэхгүй байх юм бол итгэлийн амьдралаар амьдрах маш их хэцүү болно. Яагаад? Хүлээтэй болчих учраас, эрх чөлөө байхгүй учраас. Итгэлийн амьдралаар амьдрахтаа зүрх сэтгэлд нь хүртэл айц төрөөл ямар ч эрх чөлөө байхгүй, баяр хөөрч байхгүй, хууль руу буцаад бүхэл итгэлийн амьдрал дотор хөлөөтэй байгаад эрх чөлөөгүй болно. Жинхэнэ эрх чөлөө гэдэг мэн бидний эзэн Есүс бидэнд эрх чөлөөг өгнө. Тэгэхээр тэр эрх чөлөөг бид нар эдлэх гэдэг мэн үнэхээр даруй байж нэг үгэл надад хэлэх юм бол би бол ерөөсөө толгоогоор ойлгохгүй ч гэсэн итгэлийн амьдралаараа итгэх хэрэгтэй. Би өөрийнхөө мэдлэгээр үжил бодлороо итгэх бишээ. Харин үгэнд итгэх хэрэгтэй. Харин энэ үгэнд яаж итгэх вэ? Ариун сүнсээр итгэх хэрэгтэй. Амен. Амен. Энэ бол жинхэнэ үнэн. Амен. Жинхэнэ эрх чөлөө гэдэг мэн ариун сүнс бидэнд үүргэж бэлхэн дүрэн байх хэрэгтэй. Маш олон үг байна. Өнөөдөр цаг байхгүй учраас ариун зоог хийх учраас ариун сүнсээр дүүрэн байна гэдэг мэн ариун сүнсийг хөсөмжлөө гэдэг мэн жинхэнэ эрх чөлөө байна. Амен. 2-р Коринт 3:17 эзэн бол сүнс, эзний сүнс хаана байна? Тэнд эрх чөлөө байна. Амен. Амен. Пастрыг хараарай. Бүгдөө харцгаая. Та бүгд ариун сүнсээр дүүрэн байна уу? Амен. Эрх чөлөөтэй байна. Ариун сүнсийг хүлээн авсан эрх чөлөө байхгүй бай. Ариун сүнсийг авсан хэрнээс эрх чөлөө байхгүй болохгүй. Харин миний хувьд баяр хөөр байж бэлхэн дүүрэн байгаа. Тэр нэгэн ариун сүнсээр дүүрэн байгаа учраас өнөөдөр энэ 2-р Коринт номын 3:17 дээр юу гэж хэлж байна? Эзний сүнс байгаа газар эрх чөлөө байна гэж хэлж байна шүү дээ. Амен. Ариун сүнсээр дүүрэн байх хэрэгтэй. Ариун сүнсээр дүүрэн байхад жинхэнэ эрх чөлөө бидэнд байна гэдгийг итгэхийг Есүсийн нэрээр өрөөж байна. Илч Паулч гэсэн маш олон үгийг бол энэ тэнд хэлж байсан. Жинхэнэ эрх чөлөө. Есүс ч гэсэн бидэнд жинхэнэ эрх чөлөө гэдгийг юу вэ гэдгийг бол үгээр дамжуулж хэлж байна. Үннийг мэдэх юм бол үнэн та нарыг чөлөөлнө гэж хэлсэн. Тэр үг Есүс Христэд бид нар итгэх юм бол эрх чөлөөг өгнө. Эрх чөлөөг эдлэх хүн гэдэг нь хин юм бэ? Гурван зүйл байсан. Даруй. Бурхны тусламжийг би хүлээн авахч. Одоо ямар ч үед
우리의 신앙생활 Ямар ч үед бидний бол итгэл бол итгэнэ гэж хэлсэн. Юунд Бурхны үгэнд итгэнэ. Ямар ч үед би ойлгохгүй байсан ч гэсэн Бурхны үгэнд итгэх хэрэгтэй. Ариун сүнсээр дүүрэн байхад бид нар бол эрх чөлөө байна. 이 교회를 바꾸러 나갈 때 내 마음속에 Тэгэхээр энэ сүм чуулганы хаалгаар та бүгдийг гаргахдаа жинхэнэ миний зүрх сэтгэл дотор жинхэнэ эрх чөлөө бэлхэн дүүрэн байх хэрэгтэй. Урд нь би хүлэгдэж байсан, дарагдж байсан тэр зүйлүүд бүгд чөлөөлөгдөн халелуя. Тэр өвч, тэр нь санаа зовох хэрэггүй. Материалын зүйлс тэрэнд бол санаа зовох юм байхгүй. 진짜 Ингэж үе жинхэнэ эрх чөлөөтэй болно. Амен. 사람이 자유가 있는 거 Тэр хүн эрх чөлөөтэй байна уу гэдгийг царайг нь хараад мэднэ. Эрх чөлөөгүй хүн бол айл хэзээ тэрний царай зүснэ болоод бүр юм 항상 보면 үргэлжлээ 끌려져가지고 хөмсгөө цангидсан. Бараасан л юм явдаг. 못생긴 사람 내가 남자 입장에서 За тэгээ миний хувьд эрэгтэй хүний хувьд бол 언제 아름다울까 эмэгтэй хүний үнэхээр хамгийн сайхан үзэсгэлэнтэй үе хаана байдгүй. Эзэв ихээр инээхэд 이 사람을 내가 아내로 선택해서 за би эхнэрээ харахтаа сонгохдоо үнэхээр түүний үнэхээр тэр гайхамшигт үзэсгэлэнтэй инээж байсан тэр 할렐루야. үнэхээр сайхан байсан. 여러분들 Тэгэхээр та бид бүгд жинхэнэ эрх чөлөөтэй байгаа хүмүүсийн зүрх сэтгэл дотор